Цусны даралт бууруулахад тустай 13 хүнс. Хэрэв таны цусны даралт байнга ихсдэг бол дараах хүнснээс түлхүү хэрэглэж байгаарай. 1-р навчит ногоонууд. Калийн бөөрийн үйл ажиллагааг дэмжиж натрийг шүүхэд тусалдаг. Энэхүү үйл ажиллагаа хэвэн явагдаж байвал таны цусны даралтч бас тогтвортой байх боломжтой юм. Калийн агуулмж өндөртэй навчит ногоонуудад хятад байцаа, рукула, байцаа, буйцаа зэрэг ордог. 2-дугаарт жимсгэн. Ялангуяа нэрсэн плавнит хэмээх нэгдлэр баялаг байдаг. Нэгэн судалгаагаар энэ нэгдлийг агуулсан хүнс хэрэглэх нь цусны даралт ихсгээс урьдчилан сэргийлж мөн бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ. Нэрс, бөөрөлцгөн, гүзээлцгэн зэргийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. 3-дугаарт хүрэн манжин. Хүрэн манжин нь азотын эсэл ихтэй тул судсыг тэлж цусны даралтыг бууруулахад тусалдаг. Судлаачид манжингийн шүүсэн дэх нитратууд нь цусны даралтыг ердөө 24 цагийн дотор бууруулдаг болохыг тогтоожээ. 4-дүгээрт тослог багтай сүв, тараг. Сүв нь кальцийн маш сайн их үүсвэр бөгөөд та тослог багтайг нь сонгож байх хэрэгтэй. Учир нь сүв, тараг нь хоёулаа цусны даралтыг бууруулах чухал элементүүдийг агуулдаг аж. Хэрэг та сүвэнд дургүй бол тараг сонгоорой. 5-дугаарт овиос. Овиос нь эслэг ихтэй өөх тос натр багтай тул цусны даралтыг бууруулахад нийцдэг хүнс юм. Та өглөөд овиос идснээр өдрийнхөө эслэгийн хэмжээг хангалттай авах болно. 6-дугаарт гадил. Калигаар баялаг хүнс хэрэглэх нь нэмэлт тэжээл уугаас хамаагүй илүү үр дүн үзүүлдэг. Гадлийг овиосын дээрээ нэмж эсвэл өөр зүйлтэй хольж калийн хэрэглээгээ нөхөрөө. Калийн цусны даралтыг бууруулахад ямар нөлөөтэй талаар 1-дүгээрт дурдсан билээ. 7-дугаарт загас. Загас бол уургийн гайхалтай их үсвэр юм. Салмон, хулт зэрэг загсанд омега 3 тосны хүчил ихээр агуулгаддаг бөгөөд энэ нь цусны даралт өрөвслийг бууруулдаг байна. Үүнээс гадна хулт загсанд D аминдим агуулгаддаг бөгөөд энэ нь цусны даралтыг бууруулахад гол үйлчилгээ үзүүлдэг ажээ. 8-дугаарт үр. Олон төрлийн үрэнд кали, магний болон даралтыг бууруулдаг эрдэс бодис ихээр агуулгаддаг. Өдөрт 4-1 аяга наран цэцэг эсвэл хулууны үрийг хүнсэндээ хэрэглэж байгаарай. 9-дүгээрт саримс. Саримс нь бие махбоддох азотын эслийн хэмжээг нэмэгдүүлснээр гипертензийг бууруулахад тусалдаг болохыг судлаач тэмдэглэжээ. Азотын эсэл нь цусны даралтыг бууруулахын тулд суд сэтгэлэх буюу артерийн судсыг өргөжүүлэхэд тусалдаг байна. 10-дугаарт хар шоколад. 2015 оны судалгаагаар хар шоколад хэрэглэвэл зүрх судасны өвчин тусах эрсдэл багасдаг болохыг тогтоожээ. Судалгаанаас харахад өдөрт 100 г хар шоколад идвэл зүрх судасны өвчний эрсдэл буурч байгааг онцолсон байна. Гэхдээ 60% хүртэлх какао агуулсан шоколад сонгоорой. Мэдээж таны зүрх эрүүл байвал цусны даралт тогтвортой болно гэсэн үг юм. 11-дүгээрт ангаахаа самар. Өдөр тутамдаа ангаахаа самар хэрэглэх нь цусны даралтыг бууруулахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Та үүнийг салаатанд хийж эсвэл дангаар нь хэрэглээрэй. 12-дугаарт чидүүн жимсний тос. Чидүүн жимсний тос бол эрүүл хүнсний нэг жишээ бөгөөд полифенол агуулдаг. Уг ашигтай нэгдэл нь өрөвслийг арилгаж цусны даралтыг бууруулахад тусалдаг байна. 13-дугаарт анар. Судалгаагаар 4-7 хоногийн турш өдөрт 1 удаа 1 аяга анар жимсний шүү суух нь цусны даралтыг богино хугацаанд бууруулж байгааг тогтоожээ. Гэхдээ та дэлгүүрээс худалдаж авах гэж байгаа бол чихрийн агуулмжийг нь шалгаж байх хэрэгтэй юм.